3 сая иргэн гэдэгтэй холбогдуулж 30 гэр бүл гэдэг одоо энэ холбоо нэр үүссэн юм аа. Тэрээс энэ байгалийн баялагаар баяжгсад бол 30-аас хамаагүй ихээ. Одоо багуундыг хүртэл ярьж болно шүү дээ. Оюу толгойн тууцад суугаад жилдээ $100,000 авдаг. Багуунд гэдэг сайн хүн тэнд сайн бизнес хийгээд $100,000 авч байгаа юм биш. Төрийн өмч нь 34% байдаг учраас багуунд гэдэг манай хуучин ерөнхийлөгчд төрийг төлөөлөө суужээ гэсэн. Авсан мөнгөө зүүн улсад өгөх ёстой шин. Томилгоогоор сууж байгаа учраас. Баасан дам гэдэг мундаг хүн сэтгүүлч авьяас чадвараараа одоо юу гэдгийг Игэл телевизийн тууцад суугаад мөнгө авч болно. Гэтэл багуунд гэдэг ерөнхийлөгч байсан хүнийг чи тэнд төрийн бодлого хийгээ суужээ гэсэн нөгөө өгдөг цалингийн хувьдаа аваад явж байгаа. Хууль зөрчихгүй. Гэхдээ байгалийн баялагаас багуунд гэдэг хүн илүү хүртэж гэнэ үү? Тэр 34% нь хоногддог Монголын ард түмэн илүү хүртэж гэнэ үү? Нэгч доод руу буцааж өгөхгүй шүү дээ. Тэгэхээр байгалийн баялагийг зараад хувьдаа аваад байгаа юу бол одоо ашигт мултиплын зөвхөн ашигт мултиплын газрын вебсайтн дээр байдаг лицензүүдээр хязгаарлагдахгүй л дээ.